4-р сарын 1 орой би зовлонд хуралд хэдэн өдөр хамтдаа тамлагдсан ажлын 3 залуутай өнөөх уушны газар зочилж цэвхүйтэн пив залгилж өгсөн юм. Хүний 6 пивний дараа 2 нь нилээ муудаж харьцаасан бол эхнэр хүүхэдгүй манайдаа л хамгийн хөдөлгөөнтэй нь болох 20 дөнгөж гарч байгаа царайлаг залуу маань утсаар хэн нэгэнтэй тасралтгүй ярьсаар удалгүй уусан юмныхаа мөнгийг ширээн дээр үлдээгээд явчихсан байв. Ингээд оройн 20 цагийн үед гэрэл муутай эхүн үнэртэйж хотын төвийн баг шархан газарт ганцаараа үлдгэн тэрэ. Хармаар байвч дахиад уумар санагдаад болтгүй. Гэхдээ ганцаараа болохоор нэг тиймэрхүү. Өөрийн ирэхгүй нэг пив гэж хэлжгээд нүдэн хэсэг зур чимээг усуула. Удалгүй ширээн дээр хоосон шилэн аяга болон шилтэй шингэн зүйл тавих чимээнэр нүдэ нээвэл ширээний эсрэг талын улаан хөрөн хамбон буудан дээр нэгэн бүсгүй сууж байв. Энэ үгүлгийг бүрэн ихээр нь ганагийн сувгаас хүлэн авч сонсоорой.